За сайн байцгаана уу? Та бүхэндээ зориулаад эмэгтэй энерги ба гормон гэсэн маш чухал эрүүл мэндийн ач холбогдолтой хичээлээ танилцуулахад ороход бэлэн болсон байна. За энэ эмэгтэй энерги ба гормон гэдэг хичээл ер нь бидний эрүүл мэндийн хувьд ч гэсэн маш чухал ач холбогдолтой бүсгүй хүн болгон анхаарах ёстой юм сэдэв байдаг. Тэгээд хамгийн гоё нь бидний эмэгтэй энерги гэдэг сэдвтэй холбогдоод ороод ирж байгаа гэдгээр онцлогтой. За би өөрөө эмч хүн биш. Гэхдээ хувийн хөгжлийн чиглэлийг эмэгтэй энергийн чиглэлийн судалгаа хийж байгаа хүнийхээ хувьд энийг судлаач хүнийнүүдээр харж тэгээд мэдээж өөрөө эмэгтэй хүн учраас өөрийн биед ч гэсэн ажиглагдчихсэн энэ зүйлсээс дараа нь шинжилгээ өгч хийсэн тэр зүйлсээс дүн шинжилгээ хийгээд өөртөө ингэж мэдээж авсан чухал ойлголтуудаа та нартай хуваалцахад таатай байна. За ингээд эмэгтэй энерги яагаад бидний энэ feminine energy гэдэг сэдвтэй холбогдоод ороод ирвэ. За тэгээ яагаад ач холбогдол өндөртэй юм бэ гэхээр гормон гэдгээс эхлэе л да. Хүний биед олон төрлийн гормон байдаг юм байна л да. Тэгээ тэр дундаа эмэгтэй хүний энэ залуу төрх гоо сайхан энэ эмэгтэйлэг шин чанаруудыг хариуцж байдаг. Эстроген гэдэг гормон байдаг. За энэ эстроген гэдэг гормон дутагдсан үед эмэгтэй хүнд юу болдог вэ? За энэ бүр илүүдсэн үед хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ? За тэгээд энэ эстроген буюу эмэгтэй гормон эмэгтэй гэд нэрлэжээ. Ерөнхийдөө бол эмэгтэй даавар За энэ дааврыг нэмэгдүүлэхийн тулд ямар хүнсний зүйл хэрэглэх боломжтой вэ? Ер нь тэгээд энэ эрэгтэй даавар бидний бие давмгай болоод ирэхээр харин юу болдог вэ? Гих мэтлэн маш сонирхолтой сэдв рүү хэдүүлээ оръё. Тэгээд багш нь яг өөрийнхөө л ойлгосноор та нартай ойлгомжтой хүргэж өгөхийг бодъё. За тэгээд би өөр гол нь ягаад энэ сэдвийг ер нь анх сонирхож судлах болсон бэ гэхээр миний үед бас яг энэ эмэгтэй эрэгтэй энэ гормоны шинжилгээ өгч ирсэн байхгүй юу өнгөрсөн жил. За тэгээд ягаад өгөх болсон бэ гэдгсэн чинь биед ирнэх өөрчлөлтүүд гарч эхэлсэн. За ерөнхийдөө бол энэ та нар ч гэсэн өөрсдөө ингээд бодоод үзээрэй. За ямар шинж тэмдгүүд илэрх юм бол та өөрийгөө гормоны өөрчлөлтөй байна гэж үзэж болох вэ гэхээр ер нь бүсгүйчүүдэд маань нэлээд их тохиолддог юм зүйл. За энэ эстроген гэдэг гормон яг эмэгтэй тэр эмэгтэй хүний энэ залуу төрх гоо сайхан бүх зүйлийг хариуцдаг энэ эстроген гэдэг гормон хэрвээ дутагдж байх юм бол таны биед ямар шинж тэмдгүүд илэрх вэ? Нэгдүгээрт нь депресс. За маш их стресстэй, ууртай, бухимдалтай байгаад байна уугүй юу гэдгийг анзаарах нь байна. За хоёрдугаарт нь ямар нэгэн өөр шалтгаангүйгээр та маш их идээгүй л бол идээгүй хэрнээ өмнө хийдэг зүйлсээ хийгээл амьдарч исэн мөртлөө гинт жин нэмэх хандлага ажиглагдвал гэж байгаа. Мөн дээрэс нь аливаа нэгэн ажил төрлийг хийхдээ ч юм уу маш хурдан ядардаг, сулддаг болж байна уу гэж байгаа. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх эсвэл нэг эрэхтэй маш их ирэх гэдэг ийм шинж тэмдгүүд. За эсвэл өөрийгөө ингээд гаргуунд нь гаргах нэг их өөрийгөө арчилмааргүй санагдаад бах За тэгээд ерөнхийдөө бэлгийн дур сонирхол огцом буурах гэх мэтлэн ийм шинж тэмдгүүд илэрвэл эстроген гормоны дутагдaltaй байх магадлалтай гэж үзнэ. За энэ мэдээж миний олж авсан эмчнараас сонссон мэдээллүүд. Тэгэд мэдээж энэ мэдээллийг та бүхэн өөрийнхөө хэрэг биед тохиолж байгаа зүйлс байх юм бол миний хэлж байгаа зүйлсээс та нарт маань бас ямар нэгэн шинж тэмдэг илэрж явах юм бол хамгийн гол нь эмчит хандах хэрэгтэй. Эмнэлэгт хандаад очиод шинжилгээ өгөх хэрэгтэй. За энэ бүгдийг би хэлж өгнө. За гэтэл энэ ингээд юу байгаа штэ.
эстроген гормоны дутагдсан үед гэсэн үг. Одоо тэгээд мэдээж хэрэг энэ хамгийн гол чухал эмэгтэй хүний гоо сайхан энэ эмэгтэйлэг шин чанаруудыг гаргаж ирж идэг. Тэ сексийн дур, сонирхол, тэ өөрийгөө хайрлах, өөртөө хайртай байх гэсэн энэ бүх зүйлийг зохицуулдаг эстроген гормон дутагдах юм бол ийм шинж тэмдэг илэрнэ. Энэ нь эргээд таны амьдралд ч гэсэн одоо уйтгар гонигтай байх, өөртөө сэтгэл ханамжгүй байх гэсэн шинж тэмдгүүдээр илэрч гарч иж болдог. За дахиад нэг юуг та нарт хэлж өгье. Одоо тестостерон гэдэг эрэгтэй ерөнхийдөө даавар гэд та нар ихний анхаарсандаа тэгээд ойлгочоорой. За эстроген гэдэг нь эмэгтэй хүний одоо ерөнхий илүү давмгай байдаг даавар нь. Гэтэ эрэгтэй эмэгтэй хүний аль аль нь байгаа. Нөгөө feminine masculine energy гэдэг шиг. Харин тестостерон гэдэг даавар эрэгтэй хүн дээр давмгай байдаг юм даавар эмэгтэй хүнд харин их болоод ирэхээр энд их сонин шинж тэмдгүүд хүний биед илэрдэг. За жишээ нь таны одоо энэ бидний сахал гэж ярьдаг шүү дээ. Сахал. За эсвэл одоо гидс хэвлийн хэсгээр. За эсвэл за одоо харж байгаа хараах. Эсвэл за нүүр, ирүү. Тэгээ хэвлийн хэсгээр юм үсрэх одоо илүү өсчлөлт явагдах. Өөрөөр хэлэх юм бол эрэгтэй хүн шиг юм одоо сахал нь илүү одоо хурдан ургаад байгаа юм шиг тод урах. Заримдаа хүн анзаардгүй. Гэхдээ сайн анзаараад үзүүлэх мэдэгддэг хүнд. Тэгээд энэ одоо бид нар дээр үед ингэж ярьдаг гэсэн чинь сайхан хүүхэн сахалтай гэдэг ч юм уу те. Гэтэл өнөөдөр шинжлэх ухаанаар бол яг тэр одоо сахал ургаад байгаа одоо эрдийнхөөс хэвийнээс мэдээж ингээ баг зэрэг бол хүн болгонд байгаа те. Эрдийнхөөс илүү их ургаад байгаа санагдвал энэ таны биед эр даавар илүү давмгай болж ирж шүү. Нөгөө эстроген дааврыг чинь дарж байгаа тестостерон гэдэг даавар илүү давмгай болж ин шүү гэдгийг илэрхийлж байгаа шин чанар юм байна. За би өөртөө анзаарсан нэг зүйлийг танаас хэлэх гээд энэ л 2 жилийн өмнө байна. Тэгээ ингээд би энэ мэдээллийг нэг одоо фэйсбүүкээс ч юм уу нэг ингээд ньюсфид хэрэгүүлж байгаад харчихгүй юу. Тэр нь яг надад ингээд маш хэрэгтэй мэдээлэл байсан. Яагаад гэвэл чинь би ингээд яг тухайн үед ингээд анзаарсан чинь ингээд үс ингээд нэмэгдсэн юм шиг надад санагдахгүй юу. Тэгээд нэрэж ингээд тойл руу харсан чинь тийм байсан. Тэгээ нөгөө гайхаад нэрээд одоо яг ингээд тестостерон даавар илүү байгааг илэрхийлж болох юм биш тэг. Тэгсэн тэр үед би яасан гэд өөрийгөө ингээд бодонгууд би ингээд нөгөө одоо дасгал хийдэг байжсэн. Булчингийн мас нэмэгдүүлэх гээд ингээд нөгөө уураг зөвлөөд би уураг ууж эхлээд тэгээд тэр нэг удаагүй ингээд одоо юм эргэтэй шинж тэмдэг. Тэнгүүтээ одоо хөх жижигэрх шинж тэмдэг. За тэгээд энэ сахал ингэж одоо өмнөхөөс илүү ургах шинж тэмдэг. Тэ? Тэгээ ингээд тойл молинд харангууд нөгөө эмэгтэйлэг гэхээсээ илүү нэг юм эргэтэйлэг шинж рүүгээ ороод байгаа юм шиг санагдаад тэгээд би нөгөө энэний чинь хамгийн гол нь дааврын шинжилгээ өгөөд дааврын шинжилгээгээс хариугаа аваад надад тодорхой хэмжээгээр энэ тестостерон байх хэмжээнээсээ их гарч ирсэн. Тэгээд эмчээсээ заавар зөвлөгөөгөө аваад тодорхой хэмжээний энэ эмчилгээ хийгдээд тэгээд буцаад ерөнхийдөө хэвэн болсон. Тэгэхээр энэ одоо айж жиг санаа зовх зүйл байхгүй. Бид нар манай одоо бүсгүйчүүд ч гэсэн те яг ингээд фитнесээр хичээлэх гэж юм гээл те. Тэгээ уураг ууж ийн гээл ингээл. Гэтэл тэр уураг дотор яг юу агуулгаж байна вэ? Магадгүй энэ эрэгтэй дааврыг илүү хүчтэй болгох одоо энэ булчин хөгжүүлэхийн тулд тэр одоо найрлагатай зүйлс ингээ явж байгаа. Тэгээд тэр нь ингээд тэгэд би нөгөө тэр өөрөө ингэж нөгөө нэг шинжилгээ мишгээ өгөөд мэддэг болсоосоо хойшоо хүмүүсийг айгүйх анзаардаг болсон. Тэгээд бүгдийг нэгж хэлэхгүй. Гэхдээ та нар минь яг үнэхээр анзаараарай. Та нартаа л гэж хэлж өгч байгаа. Юу вэ гэхээр фитнест явхад бас учир байна. Фитнест ингээ явж байна, мас их булчин мас нэмнэ гээл те. Гэтэл ингээл яг сайн харахаар фитнест одоо маш олон жил хичээллээд одоо ингээл нөгөө мистер болоод ингээ явж байгаа эмэгтэйчүүд эмэгтэйлэг шинжээ алдаж эхэлдэг. Нин үгүй хэлэхэд.
эмэгтэйлийн шинжээ алдаж эхэлдэг. Та нар яг одоо ингээд сайн бодоод сайн анзаараарай. Тэр хүмүүс илүү ингээд нөгөө булчинлаг одоо мэдээж гоё бие галбартаа гэж өөрсдөө бодож байгаа тий. Гэтэ гоё мэдээж өөртөө хөгжүүлж байгаа нь гоё л байна. Гэтэ яг эмэгтэй энергийн талаас эмэгтэй хүний одоо бие физиолог байх ёстой зүйл гэдэг талаас эмэгтэйлэг шинж гэдгээс маш их холддог. Тэрэнд одоо ууж байгаа тэр уураг бүх зүйл орно. Мөн дээрээс нь угаасаа нөө хийж байгаа хүчний энэ дасгалууд бүгд бид нар яадаг вүлээ эмэгтэй энерги сэргийхэд бол багш нь юу гэсэн зөөлөн бүжиг хий, бүслэхийгээ хөдлөг, йогоор хичээл гэд ингээд энэ яриад байгаа зүйлээс чинь нэг эсрэг зүйл яваад байгаа тийм. Тэгэхээр миний бүсгүйчүүд ялангуяа энэ миний feminine energy сургалтын сууж байгаа бүсгүйчүүд маань өөрсдөө гарч байгаа энэ нэг удаа ер нь гормоны шинжилгээ өгөө. За тэгээд ерөнхийдөө энэ багшаа ялж өгсөн эстроген, тестостероны хэмжээ ямар байна гэдгийг өөртөө шалга, харагдахгүй байвал эмчээсээ асуу. Одоо энэ эрэгтэй эмэгтэй даавар нь аль нь ямар байна вэ гэдгийг мэдэж аав. Маш чухал шүү, маш чухал. За тэрнээс гадна энэ хэрвээ одоо аль нэг даавар нь илүү дутуу байвал тэр нь тохирсон энэ арга хэмжээг ав. Гэхдээ энэ дээр бас нэг юм байдаг. Одоо ингээд тестостерон бас илүүдэх үед зөвхөн одоо ингээд өсжилт явагдаад зогсохгүй нүүрэн дээр одоо тий батгшилт явагдаж болно. Биеийн галбар өөрчлөгдөнө. Энийг би сая түрүүнд тайлбарлаа шүү дээ тий. Нэг юм эмэгтэй хүн бол илүү юм эрэгтэйлэг харагдаад байдаг шүү дээ тий. Цаанаасаа тэр одоо бөхөр хичээллэг, фитнесээр хичээллэг, яг хүчний спортоор хичээллэхийн маш том сул тал нь энэ юм байна гэж би маш гярхаа анзаардаг болсон. Та нар бас яг анзаараарай. За тэгээд ингээд ирэхээр хөх жижигрээд эхэлдэг. Яг нөгөө эмгтээлэг шин чанараа бас алдаад эхэлчихсэн гэсэн. За тэгээд энэ тестостерон даавар одоо ингээд ихснээрээ эрэгтэй шинжийн энэ даавар ихснээрээ за дараа нь бид нар эмгтээчүүдийн биед юу өөрчлөгдөж болох вэ? Сарын нэмэг ирэхгүй байх. Хашийн чанарын ажиглагдана. Арьс маш их тослогдож тэгээд нөгөө батгшилт явагдана тийм ээ. За тэгээ бүр дуу хоолой хүртэл бүдүүрдэг гэж байгаа. Та нар анзаараарай. Дуу хоолой хүртэл бүдүүрдэг. За тэгээд үсний одоо урд талаар одоо энэ хоёр талаар нь үсний сэргжилт буюу үс суналт явагдаж болдог гэж үзэж байгаа. Тэгээд энэ бүгдийн одоо хамгийн гол зангилаа нь энд байна. Одоо би түрүүний энэ батгшил, сахал, ургах гэдэг энэ баахан шин чанаруудыг ярьлаа шүү дээ. Энэ шин чанаруудын цаад шалтгаанд нь хамгийн чухал зүйл нь оршиж байгаа юм. Энэ шин чанарууд яагаад гарч ийн гэсэн чинь таны энэ одоо энэ даавруудын илүү дутуу одоо байснаас болоод бөөрийн үйл ажиллагаа, хөхний үйл ажиллагаа тэгээд тэгж ярих юм бол яах нь бөөр хөхний маш том өвчлөлүүд цаана байж болдог. Одоо өөрөөр хэлбэл аюултай өвчлөлүүд цаана байж болж байгаа учраас миний бүсгүйчүүд дааврын шинжилгээнд хамрагдаарай. За юу. Тэгээд дааврын шинжилгээнд хамрагдах тэр нөгөө цусны шинжилгээгээр энэ дааврыг үзэж өгдөг. За тэгээд холестерол бас энэ чухал гэж юм. Холестерины хэмжээ те энийгээ үзүүлж байгаарай, сахараа үзүүлж байгаарай гэсэн ийм зүйлс ба. Илүү дэлгэрэнгүй мэдээж мэрэгжлийн эмчнэр маш чухал. Тэгэхээр та нар анхан шатны мэдлэгтэй байж өөрөө дараа нь гормоны шинжилгээ өгөхдөө юуг нь анхаарах вэ гэдгийг ядаж энэ хичээлээсээ мэдээд авч байгаа нь маш чухал байхгүй юу? За тэгээд ийм байгаа. Тэгээ энэ одоо энэ эстроген даавар, тестостерон даавар гэдэг энэ хоёулангийнх нь ер нь альва нэгэн даавар байх ёстой хэмжээнд л байх хэрэгтэй. Илүү байж болохгүй бас дутуу байж болохгүй гэсэн л үг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ эстроген гэдэг нөгөө бидний нөгөө эмэгтэй даавар гэж ярьлаа шүү дээ. Дутагдсан үед ингийн юм болдгоо гэдэг хэдүүлээ ярьлаа шүү дээ. Уурлаж зарлаг, стресстэй. Тэгээ яг эрэгтэй даавар ихсэн үедээ сахал ургадаг гэдэг ч юм уу ярьлаа тийм үү? Тэгээд хэрвээ одоо түрүүний эмэгтэй даавар гэдэг байгаа эстроген энэ гормон чинь хитрхи их болчих тал бас байх ёстой. Ямар үед их болчт юм бэ гэхээр нөө жирэмстээс хамгаалах дааврын юм уух чинь ер нь нүхэндээ гэж хэлээд маш бас тийм сайн зүйл биш.
зөвл одоо ингээд би бол жишээ нь гармоны юм уухыг зөвлөхгүй авах байсан. Би хэрвээ одоо танд зөвлгөх байсан бол ягаад гэвэл би өөрөө энэ гармоны юмны одоо нөгөө хор нөлөөг нь мэдээд шүү дээ тий. Тийм учраас мэдээж хэрэг одоо жирэмсээс хамгаалах өөр арга чарга бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бас бодолтой хандах хэрэгтэй юм байна. За тэгээд тэр жирэмснээс хамгаалах юмыг хит их уусан үед эмхтэй гормон хит ихсдэг. Одоо байх ёстой хэмжээнээсээ их болж ирдэг. За тэр үед гол нэг даавар нэг эмхтэй даавар ихсэл виз гэж болж болохгүй. За энэ дахиад эрүүл мэндийн асуудал үүсдэг. Энэ нь элэгний өрөвсөл, бамбай булчирхаан өрөвсөл. За тэгээд хөхний муу нэрт өвчлөлүүд гэж байгаа юм. Тийм учраас энэ гормон гэдэг асуудал бүр маш чухал байна. За тэгээд хэрвээ мэдээж одоо бид нэр феминин энержигийн тухай ярьж байгаа шүү дээ. Эмэгтэй нэр хэрэг бид нар эмэгтэй одоо гормоно тэнцвэртэй гэдэг нь их биш бага биш гэсэн үг. Тэнцвэртэй, эрэгтэй гормоно тэнцвэртэй их биш бага биш байлгаж чадах юм бол одоо зүй ясны өөрсдийнхөө одоо эмэгтэйлэг байх ёстой бие хаа, за дуу хоолой, за тэгээд мэдээж одоо бусад бидний феминин энержигийн тухай мэддэг одоо бүх зүйл, за энерги гоё байлгах, оюун санаагаа гоё эмэгтэйлэг байлгахтай. Гэх мэтлэн энэ бүхэн нийлээд таныг эмэгтэйлэг оршихуй туслана. Тийм учраас одоо бидний эмэгтэй энерги гэдэгтэй холбогдож байгаа эрүүл мэндийн нэг чухал сэдв нь эмэгтэй ер нь гормоны тухай хичээлээ. За ингээд анхаарч үзсэнд баярлалаа. Та бүхэн маань багшийнхаа зөвлөгөөг нэг бодож тунгааж боломж гарвал дааврын шинжилгээ өгч энэ одоо зүйлд маш анхаарч байгаарай. Ингээд өнөөдөртөө түр баяртай.